Сайн байцгаана уу нийт эцэг эх асран хамгаалагч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Жил болгон зохион байгуулагддаг гүйцэтгэлийн үнэлгээ энэ сарын 29-ноос 5 сарын 3-ны хооронд Улаанбаатарын цагаар орон даяар явагдах гэж байна. Энэхүү гүйцэтгэлийн үнэлгээнд эцэг эх асран хамгаалагч та бүхэн дараах 3 зүйлсийг анхаарна. Нэгдүгээр, сурагчдыг хичээлээс хоцроохгүй, таслуулахгүй байх тал дээр анхаарах. Хоёрдугаард, танай хүүхэд төвөрд сонгогдсон бол бичгийн шалгалтанд заавал хамрагдана. Гуравдугаарт, тухайн багшийн хичээл дээр төврөөр сонгогдсон сурагчдын эцэг эх асран хамгаалагч, сургалтын байгууллага болон багшийн үнэлгээний асуулгад заавал хамрагдана. Эцэг эхчүүд асуулгад оролцохдоо үнэлгээ EEC-CMN сайт руу нэвтрэн асуулгад оролцох гэсэн цонхыг сонгон ингэснээр таны утсан дээр утасны дугаараа оруулна гэсэн хэсэг гарч ирнэ. Тэр хэсэгт та утасны дугаараа оруулснаар таны утсанд боловсролын үнэлгээний төвөөс мессеж илгээгдэнэ. Тухайн мессежийн 6 оронтой кодыг энэ хэсэгт байгаа код оруулах хэсэгт оруулснаар та үнэлгээнд оролцох боломжтой болно. Асуулгад оролцох явцад мэдэхгүй зүйл гарч ирсэн тохиолдолд эцэг эх асран хамгаалагч та бүхэн анги удирдсан багштайгаа тухайн үед холбогдорой. Эцэг эх асран хамгаалагч та бүхэндээ амжилт хүсье.